Монголын барилгачдын холбоо, барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөгөөний он цагийн товчон 2012 он. Барилгын салбарт 150 гаруй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн осол гарч 22 хүний амь эрсдснээс болж хэвлэл мэдээлэлээр маш их сенсац дэлгэгдэж, барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдал төр засгийн анхаарлын төвд очиж, улсын их хурлаас бат зандан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч шалгалт удаа дараалан ирсэн үед Монголын барилгачдын холбоо, барилга хот байгуулалтын яам санаачлан барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анх дугаар зөвлөгөөнийг 2012 оны 11-р сарын 27-нд төрийн ордны их танхимд зохион байгууллаа. Зөвлөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог шинжилхийн уриандор зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг зохион байгуулсан байгууллагууд: барилга хот байгуулалтын яам, хөдөлмөрийн яам, нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо, Монголын барилгачдын холбоо, стандартчил хэмжил зүйн газар. Зөвлөгөөнд урилгаар 86 төлөөлөгч, мандатаар 625 төлөөлөгч оролцолоо. Зөвлөгөөнд Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж илгээлт эрүүлсэн байна. Зөвлөгөөнөөс гарсан шийдвэр зөвлөмжүүд: 1. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт удирдлагын тогтолцоог шинжлэх, санал боловсруулах. 2. Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ОКСОС 18 тэг-1 стандартыг үндэсний стандарт болгон нутагшуулан баталгаажуулах. 3. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрм журмыг шинжлэх, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороог байгуулах. 4. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын тогтолцоог шинжлэх. Зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн хэрэгжилт: 1. Барилга хот байгуулалтын яамд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороог байгууллаа. 2. Олон улсын ОКСОС 18 тэг-1 стандартыг стандарт хэмжил зүйн газрын стандартын үндэсний хороогоор хэлэлцүүлэн баталгуулж, нутагшуулах ажлыг зохион байгуулж эхэллээ. 3. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн эмхтгэл гаргаж, барилгын салбарын байгууллагуудад тараалаа. 4. Итали улсын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, Монголын барилгачдын холбоо дэрэгдэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Евросеп сургалтын төвийг байгуулж, сургалтыг зохион байгуулж эхэллээ. 5. Хөдөлмөрийн яам, мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг хамтран зохион байгууллаа. 2014 он. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анх дугаар зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг 2013 оны турш барилга хот байгуулалтын яамтай хамтран зохион байгуулж, үр дүнгээ нэгтгэн 2014 оны 4-р сарын 9-нд барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 2-р зөвлөгөөнийг засгийн газрын ордны их танхимд зохион байгуулав. Зөвлөгөө барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог шинжилхийн уриандаар зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг барилга хот байгуулалтын яам, хөдөлмөрийн яам, Монголын барилгачдын холбоо, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, барилгын хөдөлгөөний төв зэрэг газруудтай хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд урилгаар 66, мандатаар 720 төлөөлөгч оролцолоо. Зөвлөгөөнөөс гаргасан шийдвэр зөвлөмжүүд: 1. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог шинжлэх ажлыг барилга хот байгуулалтын яам, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Монголын барилгачдын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. 2. МНС ОКСОС 18 тэг-1 стандартын дагуу барилгын стандарт мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах, хянах журмыг боловсруулан хэрэгжүүлэх. 3. Барилгын салбарт гарч буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн осол зөрчилд дүн шинжилгээ, судалгаа хийж багасгах чиглэлээр хөтөлбөр төсөл санаачлан хэрэгжүүлэх. 4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо болон барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх. 5. Олон улсын барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 167 дугаар конвенцэд Монгол улсыг элсүүлэх ажлын бэлтгэлийг хангах. 6. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын чанарыг сайжруулах. 7. Барилгын салбарт гарч буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ослыг эрс бууруулах. Зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилт: 1. Нийслэлийн иргэлийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 75 дугаар тогтоолоор барилга усралтын үйл ажиллагааны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам батлагдсан мөрдөгдөж эхэллээ. 2. МНС ОКСОС 18 тэг-1 стандарт мөрдөгдөж хэвшив. 3. Олон улсын ОКСОС 18 тэг-2 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлв. 4. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран
барилгын талбайн ажил зориулагдсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл эхэллээ. 5. Холбооны бүгд найрамдах Герман улсад мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын улсын 6 байцаагчийг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр мэрэгжил дээшлүүлэх хөнгөлөлттэй сургалтанд хамрууллаа. 6. Монголын барилгачдын холбооны дэргэдэх Euro Safety хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын шинэ хөтөлбөрийг зохион байгууллаа. 7. Олон улсын барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн 167 дугаар конвенцэд Монгол улсыг элсүүлэх чиглэлээр тус конвенцийг орчуулж эхэлв. 8. Барилгын салбарын 2014-өөс 2015 оныг хамтын хэлэлцүүлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр 1. Барилгын чанар аюулгүй байдлын ажиллагааны бодлогын газрыг байгууллаа. 2. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэд хорооны бүрэлдэхүүнийг шинжлэх, ажлыг эрчимжүүлэх зэрэг зорилтуудыг тусгаж ажиллана. 9. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн норм дүрмүүдэд үзлэг хийж шинжлэх ажлыг эхлүүллээ. 10. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэлтэй хамтран барилгын инженер техникийн алба өндөр зэрэглэлтэй ажилчдын холбооны бүгд найрамдах Герман улсад 21 хоногоор мэрэгжил дээшлүүлэх хөнгөлөлттэй сургалтанд хамруулах ажлыг эхлүүллээ. 11. Хөдөлмөрийн яамны харьяа, хөдөлмөрийн төв биирчтэй хамтран барилгын салбарын хөдөлмөр зуучлалын биирчийг Монголын барилгачдын холбооны дэргэд байгуулан бригадууд мэрэгжилтэй ажилчдыг бүртгэлжүүлэх талаар хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулан ажиллаж эхэллээ. 2015 он барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар барилга хот байгуулалтын яам удирдлагын хэмжээнд анхаарч барилгын чанар аюулгүй ажиллагааны бодлогын газар шинээр байгуулан ажиллаж эхэллээ. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний 3 дугаар зөвлөгөөнийг зохион байгуулахаар барилга хот байгуулалтын яамны сайдын 2015 оны 3 дугаар сарын 4-ний 50 дугаар тушаал гарч ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөө батлагдсан 2015 оны 3 дугаар сарын 25-нд төрийн ордны их танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд 880 төлөөлөгч оролцлоо. Үүнд барилга хот байгуулалтын сайд Цогтбаатар, хөдөлмөрийн сайд Чинзөрөг, барилга хот байгуулалтын дэд сайд Байгалмаа, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэд хорооны дарга Эрдэнэмүрэн, мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын дарга Раднасид, нийслэлийн мэрэгжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуу, барилга хот байгуулалтын яамны барилгын чанар аюулгүй ажиллагааны бодлогын газрын дарга Гамбат, барилгын хөгжлийн төвийн захирал Баяр сайхан нар оролцлоо. Зөвлөгөөнд шадар сайд хүрэлцэх мэдчилгээ дэвшүүллээ. Зөвлөмжөөс гарсан шийдвэр 1. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэд хороог шинчлэн байгуулж ажлыг нь эрчимжүүлв. 2. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналтын карт төслийг боловсруулан хэрэгжүүлэх. 3. Барилгын салбарын 2015-аас 2016 оны хамтын хэлэлцүүлэгт барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэд хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх. 4. Барилга угсралтын ажлын үед мөрдөх, нийтлэг, шаардлага журмыг шинжилэн боловсруулж, баталгаажуулан хэрэгжүүлэх. 5. Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ОКСОС 18 тэгдэг 2 стандартыг үндэсний стандарт болгон нутагшуулах. 6. Барилгын салбарт 2012-оос 2015 онуудад гарсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн осол зөрчлийн шалтгааныг судлан дүгнэлт хийж урьдчилан сэргийлэх менежментийн арга замыг тодорхойлох. 7. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналт шалгалтын байнгын ажлын хэсгийг байгуулж ажиллах. Зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн хэрэгжил. Барилгын салбарын 2015-аас 2016 оны хамтын хэлэлцээр мэрэгжлийн хяналтын ерөнхий газартай хяналтын хуудас хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж ажиллалаа. Нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар Монголын барилгачдын холбооны хамтын ажиллагааны санамж бишигт гарын үсэг зурлаа. Барилгын салбарт баригат хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэгчдийг бүртгэлжүүлэх нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг хийж эхэллээ. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэд хорооны бүрэлдэхүүнийг шинжлэх үйл ажиллагааг эрчимжүүлж эхэллээ. Эхний хурлаар дэд хорооны 2016 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналтын цахим картыг хэрэгжүүлэх төсөлийг хэлэлцлээ. Олон улсын барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн 167 дугаар конвенцийн бичиг баримтыг орчуулж бэлтгэх ажлын хэсэг байгуулагдлаа. Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр барилгын ажлын үеийн шаардлагыг нийтлэг журмыг боловсруулж барилга хот байгуулалтын яам, хөдөлмөрийн яам, шадар сайдын хамтарсан тушаалаар баталлаа. Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр барилгын ажлын үеийн шаардлагын нийтлэг журмыг боловсруулж
барилга хот байгуулалтын яам, хөдөлмөрийн яам, шадар сайдын хамтарсан тушаалаар баталлаа. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдгийн барилгын салбарын инженер техникийн ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хяналтын сургалтыг 2 удаа, холбооны бүгд найрамдах Герман улсад 4 удаа зохион байгуулахаар гэрээ байгууллаа. Холбооны бүгд найрамдах Герман улсын Магдабург мужийн барилгын инженерийн танхимтай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн академи байгуулж 2020 он хүртэл сургалт зохион байгуулах гэрээ хэлцэл байгууллаа. Монгол улсад барилгын салбар үүсч өгдсөний 90 жилийн түүх тоог өгтөн бэлтгэл ажлын хүрээнд барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний 4-р зөвлөгөөнийг 2016 оны 4-р сарын 15-нд барилга хот байгуулалтын яам, Монголын барилгачдын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах талаар барилга хот байгуулалтын яамны 51-р тушаал гарч хөтөлбөр батлагдсан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарч ажиллаж байна. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний 4-р зөвлөгөөнийг ухтаж барилга хот байгуулалтын яам, Монголын барилгачдын холбоо, барилгын хөгжлийн төв, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан бэлтгэл ажлууд 2013-аас 2015 онуудад барилгын салбарт гарсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн осол зөрчлүүдэд судалгаа хийж өндрөөс гарах ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцүүлэг зөвлөгөөнийг 2016 оны 2-р сарын 29-ний өдөр барилга хот байгуулалтын яамны харьяа барилгын хөгжлийн төвийн 5 давхрын хурлын танхимд 11 цагт эхэллээ. Зохион байгуулагчид болон зочид төлөөлөгчид нийт 201 хүн, үүнээс өргөдөн ирсэн нийт зочид төлөөлөл 179 хүн хамрагдсан байна. Дээрх хэлэлцүүлэг судалгааг дэд бүтэц инженеринг компанитай хамтран барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа өнөөгийн байдал дээр судалгаа явуулсан. Энэхүү судалгааг мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас холбогдох мэдээ судалгаан дээр үндэслэн барилгын салбарын өндрөөс гарах осол гэмтлийг судлан шалтгааныг тогтоож ажилласан билээ. Мөн энэхүү үйл ажиллагаанд дэд бүтэц инженеринг концерт компани захирал Насан Батн компанийнхаа танилцуулгыг товч танилцуулан цаашид хийгдэх төслийн онцлог, үндэслэл, зорилго, цаашид хийгдэх үе шаттай болон хэрэгжих хугацаа, хүлээгдэж буй үр дүнг танилцуулан Монгол улсын барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өнөөгийн байдал сэдвт илтгэл тавьж ажиллалаа. Дээрх хэлэлцүүлгийн онцлог зүйл цаашид хүрэх үр дүн байлаа. Үүнд Монгол улсын хэмжээнд барилгын салбар болон нийтийн өмнө тулгамдаад байгаа барилгын ажлын байрны өндрөөс гарах осол, гэмтийг эрсдэл буурах, барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагууд хамтын ажиллагаа нэмэгдэх, төрийн захиргаа болон мэргэжлийн байгууллагуудын хоорондох уялдаа холбоо, хамтын ажиллагаа эрчимжих, эрх зүйн орчин сайжрах, барилгын салбарын өндрөөс гарах осол гэмтэл тэг хэмжээнд хүртэл буурах бүрэн боломжтой. Барилгын салбарт баригат хэлбэрээр үйл ажиллагаагаа эрхэлж буй ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтанд хамруулж, хяналтын цахим карт олгох чиглэлээр нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран гэрээ байгууллаа. Барилгын салбарын сүүлийн 4 жилийн үзүүлэлтээс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр гарсан осол зэргийг судалгаан дээр үндэслэн дүгнэхэд барилга барих явцад өндрөөс унж осолдох осол зөрчил зөнхөлсөн байна. Иймээс барилгын салбарынхан энэ удаагийн зөвлөгөөнөөр өндөр барилга барих үед мөрдөх, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн дүрм журмаан боловсронгуй болгох, өндөр барилгад хэрэглэгдэх шат бандан, тул уур зэргийг ашиглах шинэ технологиг нэвтрүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байгааг хүлээн зөвшөөрч байгаа юм. Монгол улсын барилгын салбарт орчин үеийн өнгө үзэмжтэй өндөр барилга баригдах шинэ үе эхэллээ. Иймээс өндөр барилга баригдахад аюулгүй ажиллагааг хангах үүднээс барилга угсралтын шинэ үеийг тодорхойлогч, олон улсын барилгын стандартыг бүрэн хангасан Солонгос улсын хэв хашмал, тулгуур баган, бэхэлгээ, хамгаалтын тор, төмөр тор зэрэг шинэлэг технологиг Монгол улсын барилгын салбарт нэвтрүүлэх түүхэн цаг үе иржээ. Энэхүү шинэ технологи дэвшилтэд үйлчилгээг нэвтрүүлэхдээ ашиглахдаа аюулгүй ажиллахдаа мэдээллийг бэлтгэсэн Монголын барилгачдын холбооны ажлын алба.